гагцхүү хайр халамжил хүм ажиллах нь зөөлөн дулаан мэдрэмж төрүүлж баяр хөөр аз жаргалыг бэлгэлдэг байлаа. Эрдэнэт хэлс. Хайц дизайн болон засал гүйцэтгэлийн сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 100 грамм алтын бэ. Хангуя багвандгаа энэ хоёр өрөөний газар уулзахгүй юм шиг байна. И жишээлбэл сайн муу хэлэхлээч гэсэн Монголдо хинж таних санжийн баяр байгаагүй. яриг байгаа. Та Тэгэхээр бид нэр энэ таягаад наваг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээ байгаа шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгээд 20 жил явуулчлаа. Бид нар сони юм одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж. Орой минь үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор Баян Хонгор аймгийн Баян Овоо сумын мэрэгний 4-р багийн иргэн Чулуун Доржгаа оролцож байна. Танд орой минь төргийа. За, та нар ч гэсэн орой минь төргийа. За, би таныг утааны эсрэг аав ээжүүдийн жагсаал дээр анх олж танилцсан. Та тэр холоос одоо энэ жагсаалд оролцох гэж ирсэн үү? За, ер нь юм. Юм одоо амьдрал уцсан амжилт ололт ихтэй буурал одоо энэ 16 оноо бид одоо үдээд явуулчлаа. Урам зоригийг бадруулагч шинэ онтойгоо золгож байна. Тийм учраас Монгол орны өнцөг булан одоо бүртээ амьдарч байгаа. Телевиз үзэгч хамт олондоо хөдөө хөрш гадаагандаж малаа малж яваа. Малч олондоо энэ шинэ оны 2 дахь өдрийн одоо энэ цаг мэндийг би юуны юм дэвшүүлье гэж бодож байна. Тий. За тийм ээ би 100 намрын цагта хөдөө хідэн мал дараа ах дүү нартайгаа хөдөө цус намарж байдаг. За энэ ч бас өөр хүүхдүүд гөвшин маань байдаг. Тэгээд одоо хот хөдөө хоёрын хооронд л явж байна да. За тэгтээ бол суглаанд оролцож, утаанд оролцож үгээ хэлэх гэж тэндээс ирсэн үнэн. Тэгээ энэ яагаад ингэж байгаа бол утаа яагаад бий болоо гэдэг бол ерөөсөө монголчууд бол аргалын утаагаар өссөн малчны гэрт төрсөн. Атар хээр нутгаа өлгийн минь гэж бододог гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр Улаанбаатар хот бол үнэхээр одоо утаандаа бүрхэгдэжээ. Энийг яагаад ингэж байгааг бол Улаанбаатарчууд маань одоо уушиг нь утаанд хордож ухаан санаа нь улс төр жоохон хордоод идэг юм болов. Уудам талдаа амьдэрдэг хүний хувьд би бас нэг хэлэх юу л хэлмээр юм санагдаад. Тэгэхээр утаа гэж юм бол хин нэгэн хүн бий болгосон биш шүү дээ. Дээрээс доороос ирсэн биш. Гал түлдэг Улаанбаатарт байдаг 180 мянган одоо өрхөл утаа гаргаж байгаа шүү дээ. Тэгэл энэ 4 том станц. Тийм ээ. Тэгэл одоо жижиг уурын цухнууд алан гоц. Энд чи утаа гаргаж байгаа. Гэхдээ энэ утаа бол аргалын утаанаас арай өөр юм. Аргалын утаа бол тийм хүний биеийг тайвшруулдаг эмчилгээний чанартай юм байгаа юм. За, нүүрсний утаа. Нүүрсний утаа бол үндсэндээ хоруу чанартай. Хоруу чанартай байхгүй. Тийм ч учраас одоо эн чинь жилд 1500-аад гэсэн байна. Хүүхэд одоо нялхсууд амнаас алдчих шүү дээ. Энэ бол одоо маш гамшиг. Инх ёсгүй шүү дээ. Нэгэн дутааг төр засаг бий болгоогүй. Ард түмэн галд үлдэг болгон бий болгосон юм чинь тэгвэл төр засаг энэ утааг багасгахад ард түмэнд туслах шүү дээ. Төрийн бодлого гэдэг нь байх хэрэгтэй байхгүй юу? Тэр төрийн зохицуулалттай бодлого гэж. Тэгэхээр төр маань зохицуулалттай бодлого одоо хийдэггүй. Сүүлийн 10 жил чи юу гинэ 130 одоо миллиард тэрбум төгрөг утаан зарж өгсөн гэж шүү дээ. Тэгсэн. Гэхдээ тэрний үр дүн хаавгаадаад Улаанбаатарын та нар тэрийг ер нь одоо мэдэрч гин үү? Байхгүй л биш л юм. Бид нар ч одоо ёстой таны хэлдгээр утаандаа угаартаа л явж байгаа шүү дээ. Утаандаа угаартаа. Тэгэхээр энд дээр би хэлэх чинь нэг бол хүн чулууны хонхорд хамаг ардаа бөөгнөрүүлж хаад тэгээд хар утаа май тавьж гахаж засуулаад байдаг чинь тэр засгийн бодлогын буруу.
ерөөсөн хөдөө зарим газар эзгүүрч байна. Сумын төв хөдөө жилүүд одоо мал хүн байсан тэр сайхан газар зил. Тэгэхээр эн чинь нөгөө одоо манайхан чинь нэг хууль гаргаад за хүн хаа дуртай газараа амьдарч одоо ажиллаж амьдрах эрхтэй гэсэн үндсөөлн заасан. Тэгвэл хуулийн зарим үед манай монголчууд чинь гитрүүлээд Улаанбаатартаа шавцсан. Яагаад хөдөө эзгүүрээд байна? Хөдөө хүн амьдрах боломжгүй байгаа нь тэр үү? Боломж бий. Залуучууд их за ихтэй яг хөтэ тэр нэг 90-аад оны ихээр бол үнэхээр бас хэцүүдүүл байсан та юм ховор үзэж харах юм байхгүй. Ийм байсан. За тэгээд сүүлийн үед бол харин энэ 2000 оны дундаас эхлээд хөдөөгөн чиглэл гэсэн энэ хотын одоо янз бүрийн нөхцөл байдалд одоо хон дасан зогсож чадахгүй. Тэгтэл Монголын хүн амын 3.1% нь одоо нэг хотод ийм дөрвөн уулын дунд одоо ингээд бөөгнөрнө гэдэг чинь бол бас л энэ болохгүй асуудал гараад байгаа юм л да. Ерөөсөн. Хаа хүн их цугларна, тэнд элдв өвчин зовлог их гарч байна. Элдв хэрэгдэг их гарч байна. Хаа хүн их олон байна. Тэнд утаа май хог их байна. Улаанбаатар хот бол одоо эргэн тойрон хогондоо дарагдсан. Өвөл нь болохоор утаандаа одоо гахаж цэцэж явдаг. Тэгэхээр энийг зохицуулдаг төрийн зохицуулт хэрэгтэй. Төр ажиллахгүй байна. Үндсэндээ. Тийм байгаа. Та бүхэн шууд л одоо утаа төрийн бодлого руу ороод явчихлаа. Та бол одоо Баянхонгор аймгийн Баян овоо сумын мэрэгний 4-р багийн иргэн тийм үү? Та өөрийнхөө тухай танилцуулж. За Бивэр гэдэг хүн 1945 оны модон дахиад жил Баянхонгор аймгийн Баян овоо сумын өнгөтэй ам гэдэг газар төрсөн. Зуны ихэнх сарын шөнийн 3 төрсөн гэж миний ээж аав одоо надад тэгдэг. Би айлын 10 хүүхдийн 9-т нь. Оо за. Тэгээд 9 тог их зүрхий одоо бэлгчээж явдаг. Ер нь Чингисийн 9 өрлөг гэж миний утас бол ихэнх нь 9 тог байгаа. За. Ийм учиртай. Тэгээд одоо яг тэрнээс хойш тэгэл мөн бусдын адилаар ээж аавынхаа гар дээр 8 нас хүртлээр өсөж төрнөөл. Тэгээд баг дунд сургууль. Тэгээд техникум, санхүүгийн техникум 66 төгссөн. 72-76 их сургуулийг төгсөн эдийн засгийн анги. Тэгтээ зүгээр нэг цэнхэр диплом, нэг бор дипломтой төгсөөгүй. Хоёулын улаан дипломтой төгсөж. Дондгийн цэгмэг тэгдэг хүнээс би их сургууль өсөлтөөр улаан дипломыг гардаж авчихсан. Аа за. Та чинь дахиад жилдээ гэхээр одоо дахиад жил орж шít. Тэр та 73 гэсэн үг л дээ. Яаж ийм сайхан амархан харагдаж байна та? За энэ үл явахтай тэгээ манай одоо төгсөлтийнхэн одоо үе тэнгийнхэн нутаг орныхан чулуундарж чи яагаад одоо ингэж өтлөхгүй гөвшөрхгүй нэгээр би тэгдэг. Би өтлөх ёстой юм уу гөвшөрөх ёстой юм уу? Би өөрийнхөө амьдралын хэмжээг авч явдгаас гадна спортоор хичээлдэг хүн би. Нэг 13 төрлийн спорт одоо 100 ухаан өвөл зуны 13 төрлийн спортоор хичээлдэг бүгд нь зэрэгтэй. Түүнээс гадна хүн төрөлхтний саваа гүйцэлтийн нэг 2 юм хэрэгэлдэг үү би. За ямар хоёр? Тамиг татдаг вэ. За. За арих уудаг вэ. За харин сүүлийн үед бас нэг хүүхд жогт нэг хай нэг улаан дар сууж ихээр нуудаг юм. Хаяа. Тэгтээ хүнгээч амтэн чинь энэ ертөнцид одоо мэдлэгтэй ихийнхэн тэр сайхан англи шар уургийг ихийнхэн цаан өгөх хүн болдог шүү дээ. Тэрнээс архины шилэх гэж хүн болох ёсгүй. Ийм л учиртай. Энийг би хүн төрөлхтний саваа гүйцэлт юм аа гэж найс нөхдөдөө хэлдэг. Энийг хэрэгэлдэг. Аа зөв. За. Хоёрдугаарт нь тэгээ нөгөө спортоор хичээлдэг учраас бас жоохон царай мөрөнд үрслийн мөрслийн дээр бага байдгийн байлгүй дээ үеийнхэнда. Та сайхан ануухан байна. 10 гаруй төрлийн спорт гэж ямар спортоор хичээлдэг? За одоо тэгэл энэ чинь өвлийн спорт чинь биш одоо цаны 2 дугаар зэрэгтэй дэшүүрийн 3 таа. За тэгэл одоо хоккей гэж чимэг анх одоо Баянхонгор аймагт би 70-аад оны ихээр одоо тэнд үүсгэж манай Баянхонгорд нөгөө юу байсан зөвлөлтийн мэргэжлэгүүд байсан. Нөгөөдөлдөө төмөрөөр хаалга маалга хийж тэгээ тэнцээ одоо хоккей гэж чимэг тэнд эхлүүлж анх тэнцээ тоглож ил байлаа төвөнхөлийнхөө мөсөн дээр. За тэгээд зуны спорт гэх юм бол хөнгө атлетик олон төрөл 160 за тэгээд ортой хариалт 3 хариалт олон төрөлд хичээл бүгдийн зэрэгтэй 1992 оны Чингисийн мэндэлсний 830 жилийн ойгоор Улаанбаатарт ирж нөгөө ХБ гэж байдаг шин тэ тийм ээ нэг олон төрөлдөд ирж алтан медаль авч Улаанбаатар хотод ажилд амьдардаг спорт оролцдог спортын том мастеруудыг бас жоохон голыг харуулчихад явж ирсэн алтан медаль. Барилддаг уу та? За би
Техникум доохтой бүхэн жилет барилдааны сексэнд явж исэн спортын ордонд. За. Сэрэндав гогшийн сексэнд явж. За. Техникумаас бас нэг бас бүхэн жилет барилдааны 2 дугаар зэрэгтэй Баянгор аймгийн шигшээд 60 66 67 68 онд явж исэн. Тэгээ ажил төрлийн байдлаас болоод бас барилдах боломж байгаагүй тэгэл ингэсэн. За тэгээд таныг нутгийнхан чинь одоо манай нэвтрүүлгээр орно гэдгийг зарласны дараа хэд хэдэн хүн манайх руу хандсан л да. За биеийн тамирын багш хийж ийсэн гэсэн таныг бас. Өө тий. За энэ чинь юу гэвэл нэг 90-ад онд нэг ардчил бий болоод зах зээлийн нийгэмлэг орлоо ихтэй зэрэг чинь нэг хэсэг болж одоо гарахаа аваад энэ урагшаа одоо 90 хойш иргүүц гэдэг хэсэг явлаа шүү дээ. Ганцхан үрээд алгуулсан. Тэгээ үрээд явчлаа тэгэл. Тэр нь ч одоо арга байхгүй тийм үү. Харин самбарынхаа дэргэд шавндрынхаа өмнө шохоогоо бариад багш нар үлдсэн шүү. Дамаа багангийн багш нар. За манай сумын биеийн төрийн багш тэр үед зайлууд итгэврт ороод тэгээд залуу хүн урдаас аймагаас ирдэггүй. Тэгээд намайг одоо биеийн төрийн хичээл заагач гэж. Би шиг хөлбөмбөгийн спортын мастер хүн л дээ. Тэгээд арга буюу би тэнцээ төрийн байгууллагад ажиллахыг хажуугаар хичээл заалаа биеийн төрийн. Тэгээ миний сайн шавнэр одоо энэ аймгийн аварга энэ төр болж ирсэн. Одоо ч би 4-р цэцлэгээ станцад мегмарс ингээл би мөн энэ соёл урлагийн дунд сургууль төгссөн Батсүр ингээл ширээний тенсний цөмөрийн зэрэгтэй аймгийн аварга болж ирсэн юм хүүхдүүд би. Тэгээ би шавнараа бахархдаг би зөв заасан шиг байна. За хөдөөгөр энэ ардын нам ялснаас хойш амьдрал сайжирж байгаа гэж хотын бид нар тийм мэдээлэлтэй сууж байна. За жишээ нь сонгуулийн өмнө нэг хоньны нэхий бодол бохны үнэтэй болов доо. Энэ байдал засарсан. Малчтын амьдрал дээшлж байна уу? Гэхдээ энэ ч одоо нэг нам нэг сонгуульд ялаад тэгээд огцмхон тэр хөдөө байгаа тэр малчтын амьдрал сайжрна гэж байхгүй шүү дээ. Ерөөсөө малчт бол малаад готонд нь махан байна. Зэлэн дээр сүүн байна. Гурилбудагаал одоо аймгийн сумын зах зээлээс авдаг. Тэгэхээр Монгол ардын нам одоо яснаар нэг хөдөө нэг амьдрал сайжраад амьдрал сайжрах нь байтугай эн чинь нөгөө хоньны нэхий мэг өнөө ноолоор үн чинь алга болчихлоо шүү дээ. Гэхдээ хоньны нэхий өвлөнтэйгөө 200-300хан төгрөг байна гэдэг чи одоо хийрээ юу? Байгаа шүү дээ. Сая хавар тийм байсан. Тий. Одоо байж л байна. Одоо хоньны нэхий бол ерөөсөн тэгээд ерөөсөө үнэгүй болсон. Тэгэхээр энийг бол одоо нэг нам гараад одоо амьдрал сайжрлаад мал аж ахуйн одоо салбараас гарч байгаа малын бүтээгдэхүүн үнийн өслөөг тийм байхгүй. Үнэн буураад. Үнэн буурчин. Ноолуур үн 47 мянган л байсан. Өнгөрсөн хавар бол. Тэгээд эн чинь нэг ардчлалын жилүүд нэг 60 мянган хүрсэн шүү дээ. 60 70 мянга хүрч ирсэн. Гэхдээ эн чинь яагаад гэж байгаа юм бол альва нэг сонгуульд орохын өмнө улс төрийн номууд том үүрэг амралт авч өөрөөр хэлбэл нэг баруун талын чихэн дээр нь ван сэмбүрийн цэцгийг ургуулж зүүн талын чихэн дээр нь зөмбөрийн цэцэг ургуулж зүйлээр амлалдаг л да. Тэр амлалтаа сонгуульд ясныхаа маргааш нь мартаал. Тэгэл одоо хөдөөгийн малчд бол манай оронд чинь нэг 180 мянган малчин өрх байдгийг нэг 800-аад юу хүн ам бийлдэ мал аж ахуйн салбарт. Бо эднээс мань хоосон хондлого 2 идлэггүй. Амьдрчил бай. Амьдрал хэр вэ? Амьдрал яг бай. Эрэлдэ бараантай шүү дээ. Ерөөсөн өөрөөр хэлбэл 2 идлэггүй хоосон хондлого. Амьдрч байна. Унаатай болсон. Манай зарим одоо сайн малчдаа 1000 малчдын тоо нэмэгдсэн. Улсын сайн малчд нэмэгдсэн. Тэгэхээр эн чинь эцэст юу нэг гэдэг ерөөсөө хүн амьдрын гэдэг чинь эрдэнэт биеийг ээж аав одоо заяадаг. Оюун санааг бол хүн тэр амьдрах арга барилыг хүн л өөрөө олох хэрэгтэй. Ер нь тэгээ манай хөдөөгийн малчдын нэг сайхан тал бол ерөөсөө тэр төр засаг руу гөрий тим өгөйтгөөж ингээйтгаач гэж ингэж нэг тэгээд нэг говьчаад байдаг ус биш. Хамгийн гол нь өөрсдөө аваад явдаг. Айл сахалдаараа отор нүүдлээ хийгээл. Харин үндсэн хуулийн зааснаар мал одоо төрийн мэдлэлтэй байна гэдгчээр засцууд ихтэй байна энэ жил ихтэй баян хонгор энэ сайхан байгаа. Нэг 4 хуруу застай. Өвлжин хүндрээгүй гай. Хүндрээгүй ам малын застай. Бүр говьрогон бол зас байхгүй. Ийм байгаа. Хүндэрсэн аймгийг одоо дуулах тул хэцүү юм шиг байна. Тэгвэл байгалийн өмнө бол монголчууд хизээс сүгдэж яваагүй. Байгалийн өмнө сүгдэж яваагүй. Луу жилийн судгаж 30-аад оны донд болсон. Мичэн жилийн судгаж 1944 онд болсон. Мичэн жилийн суднаар бол
10 гаруй сая малаа алдчих монголчууд малгүй л өссөн. Малгийн чимчин бол одоо тэгээд одоо ерөөсөө 10 буудаа шиг ороо өсдөг амт шүү дээ. Сая одоо Монгол улс түүхэндээ байхгүй өндөр мал тоолууллаа л гэж байна. 61 сая мал боллоо. Социалист нийгмийн үед бол нэг 25-6 сая мал байдаг байсан. Тэр чинь бол нэг бүх мал чинь бол одоо Шангай аж ахуй, хөдөө аж ахуйн нийтлүүдийн мэдлэл байлаа шүү дээ. Хувьд үл яг нэг хангайдаа нэг 75 таа, говьдаа нэг 57 мал байсан юм хувьд нь. Энэ жил 61.5 сая мал тооллуулаа. Энэ бол одоо Монголын түүхэнд хамгийн их мал. Хамгийн их олон сая мал тоолуулсан. Нэг хүнд бол одоо эн чинь 3 сая хүнтэй гэж одоо 23 толгой мал онохгүй шүү дээ. 23 толгой малтай хүн чинь хоос онохгүй шүү. Хоос онохгүй юм байна. Хонохгүй. Хотынхныг бодвол хамаагүй амьдрал сайхан байна. Оо сайхан сайхан. Тэгээд бухимдах юм байхгүй. Бухимдах юм байхгүй. Стресст орох юм байхгүй. Харин цас их унаал ган болоод зунд нь өвснөгөө харахгүй, хургаараа харахгүй, өвснөгөө харахгүй бол хүн чинь тэгээд жоохон бас л хэцүү л дээ. Тэрнээс зүгээр нэг гараа хөнхөө нэг амирлангуу суугаад байдаг ус биш. Хөр засны хайрвд, хүүдэн сэрүүний үлрэлд, гангийн халуун доранд. Тэгээд хэдэн малынхаа хойноос л зүтгэж байгаа ус шүү дээ. Ерөөсөн Монгол орныг бол үеийн үед энэ малал авч явсан. Тэгсэн. Малал авч явсан. Малал ард түмнийг тийжээсэн цаашдаа тийжих болно. За, хотод нэг асуудал их хүнд байна. Утаанаасаа болоод ч тэр юм уу имлэг ерөөсөө хүн ардтай хүрэлцэхгүй. Одоо имлэгийнхэн коридор, шатаар хүүхдүүд хэвддэг болсон. Хөдөө ямар байна? Харин тэгэд дуулдах юм. Хөдөө гайгүй, хөдөө чи энэ хамрын ханиад шуухнаа гэж ярьдаг юм да манай хөдөө. Тэгээд энэ одоо сүүлийн үед чинь нэг том уу гэдэг сүрх юм яриад. Энэ ч юм бол хөдөө ирнэ баг байхгүй шүү дээ. Хөдөө малчны готонд энэ өвчин байхгүй. Очихгүй. За аймгийн төвдөө хаяа яг сумын төвдөө тийм байдаг. Тэгэхээр энэ би юу хэлж байгаа нэг бол хамгийн гол нь эрүүл мэндийн утаанаас болж энэ хүүхэд энд чинь ингэж хийвэж ийн гэдэг чинь Монголд одоо нэг 40,000 цагаан халаатай баатрууд гэж хэлдэг юм даа вэ? Эмч нар байгаа. Эднүүс мэн одоо зүтгээд барахгүй байна. Тэгэхээр би энд юу хэлж байгаа нэг бол энэ нэвтрүүлгийг алиндуулаад Монгол ардын намын тусгай давтналын ордон, ардсан намын төв байр, Монгол ардын хувьсгалт намын тэр урдд байдаг тусгай давтналын ордон гэдэг энэ намууд маань одоо нэгэнт улс төрийн сонгуул яваад өнгөрсөн учраас 1-2 сард энэ их том одоо ханиад энэ хүрдэг үед та нар тэр намынхан олон өрөө тэр ордноо эрүүл мэндийн салбартаа нэг төрөөсөрч болгоодоо хэрэглүүлж чий. Тэр зээлүүлчихвэл яасан юм? Хай Зээлүүлчихвэл зээлүүд 3 сар шүү дээ тийм ээ. Тэр шалан дээр шатан дээр гівтэж аав ээжигээ харан нүдэнд бүлтгэнэж халуурч амьсгаан давхцаж байгаа тэр үр хүүхдүүд чинь бидний ирээдүй шүү. Тийм учраас тэр сул байгаа байраа хэрэглүүлээд үгүй эн чинь одоо жинхэнэ их оронч үзэл биш шүү. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь энэ хувийн эмнэлэг их зэрэг олон болсон байна. Хувийн эмнэлгөө та нар үн өртгөө багасгаад нэг давхраа хүүхдийн эмнэлэг болгохоч энэ том уялдаа юм шүү дээ. Би 22 ач хүчтэй хүн. Бас ачин цэр зээнцэр гараад ирсэн. Гэхдээ миний хүүхдүүд гайгүй. Ерөнхийдөө одоо хүүхдээ өмсөл дараа бас аривчлаар нэг зэрэг өвдсөн авсан юм байна. Тэгээд том компани хүүсүүд жишээ нь одоо MCS Group гэж байна. За тэгэл одоо Max компани тэр тийм ээ. Гимгчлэнгийн маш том олон өрөө байшинтай олон давхар байшинтай тэр усууд та нар нэг давхраа ямар ч байсан нэг энийг 12 сарын томон өнгөртөл нэг хэрэглүүлээд байгаа чи. Тэр эмчилгээ юм эрүүл мэндийн яам явуулын амбулаторийн маягаар үзээ тариа мараа эмийн хийх өгөөлт. Энд чи бидний ирээдүй. Бид энэ сүрхий өвчин зовлонгийн үед ингэж л дээр доргоо нам эвсэлгүй улс төржилгүй ингэж л одоо ирээдүйг бид хамгаалах хэрэгтэй болохоос зүгээр тэгэл одоо нэг тийм намын байр гэж намын байр. За тэгээд тэр би бас хэд хэдэн яамаар одоо хөдөө аж ахуй яамаар орсон. Яам тамгын газарсан тэгээд нэг компьютерийн ард нэг хүзэр тоглосон. Нэг компьютерийн ард нэг суус байх юм биш үү? Ингэж болохгүй. Ийм л шүү дээ. Би таныг өмнө нь бас нэг ард түмний амлалтны хөдөлгөөн дээр илүү харсан санагдаад байгаа юм ба. Та үг хэлж ирсэн үү? За нэр нь тийм. Тэр чинь
2010 оны 4 сарын 5-нд энэ Уянга Бацагт 2 амлалтыг ард түмний холбоо гэж байгуулад Сүхбаатарын талбай дээр цуглаан болсон юм. 5,000 хүн болсон оролцсон. Их олон хүн байсан. 6 жилийн өмнө шүү дээ. Тий, тэгээд тэн дээр би явж байтал нэг хүн тэр хорооны хүн юм бөгөө та нудрахтай дээлтэй ийм хөдөөний байрын хүн байна. Та нэг үг хэлээд би тэгээд тэн дээр үг хэлж ирсэн л да. Тэн дээр миний үг юу гэвэл амлалт нэх дээр нөгөө 2008 оны сонгуулиар чинь энэ 2 тонн нам чинь ардсан нам чинь 1 сая төгрөг амлаад. Тэгэхээр нэг Монгол ардын хувьсгалт нам одоо тэр үеэр бол одоогийн Монгол ардын нам гэсэн. Сая 500 амлаад. Тэгсэн. Тийм ээ? Сонгогчдыг татах гэж. Ингээд амлаад үз тарсан. Тэгээ тэрнийг л одоо амлсан мөнгөний авъя гэсэн юм байлээ. Уянг нь уг нь бол энэ уянгийн санаа бол зөв л дээ. Гэхдээ уянгийн энэ цуглаа энэ юу бол сүүлдэн бол байдал эвгүүд бол оруулсан л да. Юу гэвэл тэгээ би тэн дээр үхэлээд ингэсэн юм. За та нар амлсан шүү. За арлсан нам та нар тэр Америкийн нэгдсэн улсын тэр арлсан намын хувь хөрөнгөнөөс амлсан сая төгрөг ард түмэнд өгөөрэй. Монгол ардын хувьсгалт нам буюу одоогийн Монгол ардын нам тэр амлсан 1.5 сая та нар социнтерн гэж байдгийг. Социнтерны гишүүн шүү дээ. Социнтерний тэр 120 гишүүн 123 орсон одоо юу орны тэр нам орсон тэндээсэн тэр амлсан мөнгө өгнө шүү. Тэрнээс энэ одоо оюу толгой энэ 5 толгоогоос орж байгаа орлогоос өгөхгүй шүү. Тэр чинь бидний юм байгаа би хийсэн юм байгаа. Тэр үед одоо сугуулсан 5,000 хүн алгадаж байгаа орилоо шарлаа сүйдэл болж ирсэн. Гэсэн чи арай сүйд нэг Монгол ардын нам чинь нөгөө амлсан мөнгөө ахмадуудад яг саяар өгөөд та нарт бол 21-ээр өгөө үзтий. 50,000-аар өгөө үзтий. 70,000-аар өгөө үзтий тийм ээ. Тэгсэн. Ингээ тараад тэрнийхээ өөрөндөө тэрийг хаанаас авч өгсөн гэсэн чинь нөгөө Чулуундрж гэдэг үний хэлсэн нөгөө социйн тэрнээс биш. Өнөө 5-7-гоо өөр тавиад 250 сая долларыг Шалко компаниас зээл авсан байгаа шүү дээ. Тэгээ тэндээс эхлээл одоо ерөөсөө өөр ихсэлтэй шүү дээ. 12 оны ихэнх ч манайх чинь дотоодын нийт бүтээгдэхүүн 17.5%-аар өсч нэг жилийнх нь. Бүр түүхэнд байгаагүй том амжилт гаргаж. Гадаад дотоод орнуудын гадаад орнуудын бүр шихийн сэрцэл гэж байсан. Тэгсэн чинь одоо юу болчихвоо? Тэр өрч одоо дуусаагүй шүү дээ. Одоо нэг 123 сая доллар л дутуу байгаа. За таалав 2 намын гишүүн биш юм байна тийм үү? Ардын нам арчсан намын гишүүн биш юм байна. Аль нэг намын харьяал байна уу танд? За би 1990 онд арчил бий болж байгаа үед ардсан социалистийн хөдөлгөөн гэж байгуулж хэдэн багш нар тэр үе скетнүүдтэйгээс За тийм багш нар байгуулж. Социал демократ нам байгуулж. Социал демократ намын одоо бүлгийн дарга нь болж социал демократ намын 3 удаагийн чуулганд Улаанбаатарт ирж би сууж ирсэн. За тэрнээс өмнөх үед үл яхаа социализм үед бол Баянгар аймгийн захиргаа, Баява сумд нэгдлийн эдийн засгч нэгдлийн орлого дарга ингээд хийж явахд бол яхаа Монгол ардын хувьсгалт намд ор гэж сумын нам өөрөөс тэгдэг. Тэгээд намын идэвхт 1 жил болдог. Тэгээд бас нэг батлан даалт гэдэг баах улсын ажил үрдэг ийм байсан. Тэгээд би бол алсаараа бол нэг нам гэж нэг шүтэж нам дагад даалдгаж гүйдэг хүн биш ээ. Одоо монголчууд их нам дагдаг болжээ. Хөдөөгөр одоо жишээ нь ах トゥ нар байлаа гэтэл намаасаа болоод айл аймаг буухгүй явна гэх юм одоо үнэн үү? Үнэн. Тэр чинь бол ингэчлээ шүү дээ. Уг нь бол 24 он, 40 он, 61 онд манайх чинь 3 удаа үндсэн хуулийг өөрчилж шинэ үндсэн хууль гаргасан. 4-р үндсэн хууль чи одоо ухааны одоо 92 онд шинэ үндсэн хууль яалаа шүү дээ. Батлаа тийм ээ. Тэр хуулинд ингэж заасан байгаа шүү дээ. Хүн төвтэй нийгэм байгуулнаа. Тэгсэн. Нам хүн төвтэй нийгэм байгуулна. Хүнлэг энэрэнгүй хүмүүнлэг одоо нийгэм байна. Тэгсэн чинь одоо нам төвтэй нийгэм байгуулчаад ингээд хоорондоо нанжилтаад айл сахалтын чинь одоо сонгуулийн үеэр минийдээ орохгүй бүр дууга хураагаад тэр байтал нэг гэр бүлийн 2 хүн чинь бүр арай сан сарних дээр хөрөхгүй л багш байл. Би ардсан намын чи Монгол ардын нам гэж ингэдэггүй юм аа. Ерөөсөө нам гэдэг бол Монголд үүсгэхдээ 1921 оны үед үүссэн. 17 онд Оросд социалист биш ээ. Октябрь хувьсгалын чинь одоо яаж хаад большевик гээ нам гээ чинь бий болоод. Нөгөө Ленин өдөрсөн хэсэг нь тийм ээ. За нам тэр меньшевикүүд тусан одоо
бас одоо намтай л байсан баг. Тэгээ тэрийг дуурайгаад 21 онд чинь Алтан булгад Монгол Ардын нам байгуулчихгүй. Ерөөсөө Эдэн Чингисийн үед тэрнээс хойш үед бол манай монголдууд нам гэдэг үг байхгүй байсан. Үгийн санд орж ирээгүй байсан. Улс төрийн хүний амьдралд бол нам гэдэг үг ерөөсөн байхгүй байсан. Тэгэхээр би эцсийн тэн дээр юу хэлж ийнэг бол жоохон гатуухан хэлж чад энэ нам гэдгээсээ ард түмэн татгал зээч. Намгүйгээр улс орныг аваад явж болно. Эзэн Чингис бол одоо 9 өрлөгтэйгоо их орноо бий болгочоод тэгээ гадаадад хилэн тэлж тэр сайхан одоо хүн төрлөختний дэг жайгийг бол бий болгож ирсэн. Чингисийн үед нам байсан уу байгаагүй. 12 онд үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөн үүсэж байгаа үед бол нам байсан уу байгаагүй. Хэдий их орончтол байсан шүү дээ. Тэр л Монгол орныг авч явж ирсэн. Тэгэл ингээл одоо нам гэж юм дамаа энэ арчлын жилүүд бол нам одоо дэндүү их одоо намчрахснаас улс орн маань одоо бүр туйлдэ хөрлөө. Тэгээ энэ дээр би амралтын хард миний холбоонд нэг үг хэлжсэн да. Нам гэдэг бол нам эвлэлдэж, сэм хуйвлдэж, цөм идэхийг нам гинэ гэж. Уг нь одоо Ленины тодорхойлолтоор бол үжил бодол нэгтэй, зохион байгуулалттай, сул, үйлс ажиллагаа, одоо чигшүүлв нэг хэсэг бүлэг хүмүүсийг нам гинэ гэж тодорхойлсон байдаг. Одоо бол тийм биш байна. Манай энэ төр засаг төр засгийн дайны ажиллаж чадж гин үү? Та ер нь сэтгэгдэл ямар явдаг вэ энэ төр засгийн? Төр засгийн дайны ажиллаж чадахгүй. Өөрөөр хэлбэл 90 оноос хойш ч манайх ч одоо нэг ардсан нам 8 жил төр барьлаа. Монгол ардын хувьсгалт нам буюу Монгол ардын нам 16 жил барьлаа. За хоёулаа хоорондоо нэг холилдож нэг 2 жил болсон баг. Арчилгээ чимээ гараад ирэхтэй зэрэг нийт Монголын ардсан бол үнэхээр сайхан хүлээж авч. Үнэхээр энэ бол дэлхийн нийтийн одоо зам л да. Энэ замаар манайх орлоо гэж. Ингээд одоо ардчлалын хүүхдүүдээ эхний 4 жил нь 92-оос 96 сонгосон. Нөгөөдгөл хоорондоо одоо ялсан намын дарга нь ерхий сайд болох ёстой энэ тэргээл одоо дорн одоо холцол холио мадтай гэдэг. Монголчууд ч айл сахалтаараа нэг саахалтын айл жоохон хэрэгүүл зодоотой арих буудаг агсан судуу тавьдаг тийм айлтын нэг саахалт явах дурггүй шүү дээ. За одоо тэднийхтэй дими явдлын нэмэр гэж. Тэгээд одоо 2000 оноос хойш Монгол ардын хувьсгалтан буюу Монгол ардын нам төр байсан. Тэгээ нэг сүрхий гээсэн чим хийгээгүй. Тэгтээ яг мянганы зам энэ төргээд юм тавьсны мянганы замыг гүйцээсэн нь бол харин 12-оос 16 онд алдсан намын төрсөг барьж байгаа гүйцэл. За хөдөө орон нутаг руу нэг үе бодвол сайхан замтай боллоо. Болсон. За энэ бол мэдээж олон хүнийг баярлуулж байгаа бах. Гэтэл нөгөө Чингис Бонд гэр гаднаас зээлсэн мөнгийг ч аваачаад тэргээр зам тавьсан юм шүү дээ. Одоо нөгөө замаа хуулж аваад зарлалтай нь ш одоо яана. Энэ талаар ер нь та угч буруу юм биш шүү. Зам дагаж хөгжил ирдэг. Ирж гин үү тэгээд? Зам дагаж хөгжил ирдэг. Ирж гин. Яагаад гэвэл аливаа улс орны хөгжлийг төмөр замын сүлжээ авто замын сүлжээ гарна дүгндэг. Тэгэхээр манайх ч одоо ингээд одоо бүр иргэн тойрон дээр доорнуудтайгаа баруун зүүн язгаар хойд уралдаан сайхан засам замтай болчихлоо шүү дээ юм ээ. Энийг хийсэн ардсан нам буюу 12-оос 16 онд төр засаг барьж исэн намын буруу биш. Төр засгийн буруу биш. Их юм хийсэн энэ бол. Үнэхээр сайхан байна. Намайг 62 онд Баян хонгороос техникумд ирж яхад улахын булан гэж уралдын айцын даваагаар Төв аймгийн бүрийн сумаар баян үнжүүлээр 2 хон ирдэг байлаа. Нэг 64 машин дээр сууцсан. Газ 53 шуудан дэрэг дээр сууцсан. Шороотоос болсол бууж ирж байна. Оюутан болно гэж сэтгэл их өндөр гоё байсан. Даарч хөрхи мэдгүй залууч байсан. Гэтэл одоо ерөөсө Баян хонгороос Улаанбаатар дэрэгт ерөөсө 8 цаг л явж шүү дээ. Энэ чинь хөгжил биш үү? Жишээ нь одоо танай мэрэгний баг хэдэн хүнтэй? Манай Баян сум бол нэг 2800 хүнтэй. Баян сум руу засмал бий юу? Засмал. Баян сум чинь аймгийн төвд ойрхон л доо. Аймгийн төвөөс хойш нэг одоо 26 км-ийн зайд ив. Оо за. Тий. Тэгээд 26 км тэгээд яг ер нь бол зүгээр манайх ч одоо тал хээр говь хангайтай нэг говь хангай цэнхэр орох учраас ер нь газар сайхан 50 хүн шүү дээ. Тэгээд одоо засмал зам 50-аад авах шаардлага байхгүй дээ сумууд руу гам бол. Аймгийн төв одоо засмал замтай болсон.
Дамаян 12-оос 16 онд бол манай аймгийн засаг дарга Жаргал сайхан гэж хөв байсан. Үнэхээр Баян хонгор аймгийг бол ерөөсөө хөгжүүлж чадсан. Яг одоо Сүхбаатар аймгийн засаг дарга Батцуур гэж одоо яриад байна шүү дээ. Сүхбаатар аймаг бол одоо хөгжлөөр бол Монголын нэг нэв шүү дээ. Тэгвэл тэр Жаргал сайхан гэдэг хөв бол сайн хөгжүүлсэн. Ард түмэн ч одоо тэгэл юутай байдгийг ам сайтай байдаг. За одоо тэр Жаргал сайхан гэдэг хүн чинь ажиллаа хийж байгаа юу? Өсөд болсон уу? Тэгээд эн чинь нөгөө нэг нам ялгатаан зэрэг тэр урд нь сайн ажилласан баа. Яаж ажилласан бай? Тэгэл тэр гаргаа хийждэг. Сонгол яваа солигдсон. Тий, тэгэл энэ нөгөө ясан намын хүнэл тэнд байж их хэвээр гэж. Тэгэд эн чинь одоо өөрөө юу хэлбэл нам эвслийн нэрэн доор дөрвөн нүдтэй галтар нохой. Дөрв хамагчгүй бухартал одоо өдөрт ажил цогч шүү дээ. Энэ хүндэл би хэмжгэж явдаг хүн. Боловсралтай, чадaltaй, олон түмэндээ, нэр хүндтэй, догтой, томоотой, өнгө мөнгийг нэг тавьдаггүй, өргөн олон түмний хэрэгсгийг нэг тавьдаг. Ийм л улсууд аймаг сумыг удирж явах хэрэгтэй. Уг нь тийм. Харамсалтай тийм байхгүй л юм. Тийм байхгүй. За хоёулаа түр ярилцлага завсарлаад хэдхэн минутын дараа дахиад хоёулаа студиэс яриагаа эхэлнэ. Сарын экспо үзэсгэлэнгийн талаар гадуур юу гэж ярьж байна? Анхны хямд үнээрээ гэдгээрээ онцлогтой гэж хүмүүс гадуур шүү гэж байна. Өөр багш хэвийн боо, ууц, бууз, цагаан идэ, нэхийн ноол уран дээл, гарын бэлэг гэд бүгд нэг дор цугласан байна гэлээ. Сар шин 2017 1-р сарын 13-наас 16-ны хооронд 4 хүн өдөр Мишель экспо. Батцуур хобот. Яа. Мишель экспо бүх юм байна. Орчин үеийн дэвшилтэд технологи бүхий аппарат, физик эмчилгээ зэргийг хослуулан зөв онош тогтоон эмчилгээ үйлчилгээ үзүүлэх болно. Эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох болсон умайн хүзүүний ургацэг, цагаан гаралт ихсэх, хэвлийн нуруугаар хадгаж чилж өвдөх, нянгийн гаралтай үтрэний үрвсэл, шээсний үрвсэл, цистит, умайн хүзүүний амсрын шархлаа, үргүүдхийн шинж тэмдэг, цагаасаа эртэд цэвэрших, мөөгөнцөр, уйланхай, хиста, шархлаа зэргийг зөв оншилж эмчилж байна. Салбартаан тэргүүлэгч чадварлаг эмч нар цэвэр орчин эмчилгээний дэвшилтэд хамгийн сүүлийн үеийн аппарат гээд бүсгүй таныг дотроо сон гэрэлтсэн сэтгэл амгалан гоо үзэсгэлэнтэй байхад тань туслах болно. Манай эмнэлэг 10 дугаар хороололд байрлаж байна. Та бүхнийг усан спорт сургалтын төв нийслэлийн өмчт үйлдвэрийн газрыг хөгжлөх нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна. Үйлдвэрийн газар нь өнөөдрийн байдлаар 4 алб 28 ажилтан ажиллагчтайгаар усан спортын сэлэлтийн үндсэн 4 төрөл өндрөөс улам бусад төрлөөр усан дүсрэх сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Зойрын давхрын хамт 3 давхар нийт 4200 м2 талбайтай барилгатай. Тус газар нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай 7180 м2 эзэмшил газартай. Нээлттэй дуудлагын худалдааны доод үн 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг. Дэнчингийн хэмжээ 1 тэрбум 87 сая 162 мянган төгрөг. Дуудлагын худалдаа 2017 оны 1-р сарын 9-ний өдрийн 11 цагт нийслэлийн өмчийн харилцааны газрын хурдын зааланд болно. Лавлах утас 33 тэг 2 56 96 65 59 62 99 тэг 3 55 12. За цензургүй яриа нэвтрүүлэг үргэлжилж байгаа. За та бол эдийн засаг мэргэжилтэй хүн юм байна. Тий. Тэгэхээр одоо ингээл дээр доргүй эдийн засгийн хямралд орчлоо. Ер нь бол амьдрал хэд уруудж байна да. Банкнууд зээл гаргахгүй байна. Тэгэхээр та ер нь энэ хямралаас яаж гарвал дээр гэж боддог вэ? Яавал зүгээр юм шиг санагддаг вэ танд? За миний бодлоор эдийн засгийн хямрал гэдэг бол томч бай, жижигч бай.
аль ч орныг дайрдаг шиг байна. Гэхдээ Азийн тэгш өндөрлөгт орчиж байгаа газар доороо олон төрлийн ашигт мартмалтай нөөцгтэй. Газар дээрээ 60 гаруй сая малтай манай орон булын эдийн засгийн хямралд орох ёсгүй. Тэгээ яагаад орчих? Эдийн засгийн хямралыг хэн хийж өгөхтэй зэрэг гендээ ч гэж гоондооч гэж төр засгийн нөхдүүдийн энэ хоёр одоо том намын удирлаг арга барилын одоо буруугаас болоод ингэчих. Одоо чинь тэгээд эдийн засгийн хааны хямралд орчлоо гэд манайхан чинь ойн ардсан нам л одоо ерөөсөн Чингис одоо боонд зээл авчлаа 1.5 миллиард долларын. Дараа нь самурай гэдээ бас самурай байх тааж яах втэ. Самурай ч бол одоо манай орнд гизлэгч ийсэн бас нэг тийм Японы нэр шүү дээ. Тэгээд бас боонд авлаа. Тэгээд тэрний өөрийг одоо 17 оноос эхлээд бид одоо төлж эхэлнэ шүү дээ. Тэрийг одоо төлөхийн тулд одоо өнөөдрөөс эхлээд төллөө. Төллөө харин. Тэгэхээр энэ эдийн засгийн хямралд энэ ордгийн чинь ард түмэн бас биш шүү. Ард түмэн юм бол одоо ингээд дамаа төв суурин танай нь Улаанбаатар дуга улс суучинд би ядруулаас үүдүүлээ гал гараанд тосоод алив хороо минь алив нийслэлийн засаг дарга минь гэдэг ч юм уу дүүрэг минийгээл одоо юм гуугаад ингээд яваад. Монголчууд угаасаа уг гарал нь үлрээсэн гуйлгч улс биш. Гуйлгуулж ийсэн улс. Чингисийн үед гуйлгуулж ийсэн улс. Тэгэхээр энэ эдийн засгийн хямралыг гендээ гоондож ихчээр төр засаг энэ дээр зээл авч нэг их сүрхий дээр хамгийн гол нь 2008 оны сонгуулиас болоод марга ингээд одоо зээл өрөнд ороод өртөө хүн өөдөлдөггүй өттэй ямаа таргалдаг гэж манай хөдөөнийхний үг. Тэгэл одоо ингээд өрөнд орсоос эдийн засгийн крест ороод бүр энэ ч одоо гिचүүл юм боллоо да. Тэгээ хамгийн гол нь энэ дээр би юу хэлэх чинь бол шүү дээ. Одоо төр засгийн өндөрлөгүүд нь тэр ардсан нам ингээд өр тавьчихсан юм а. Тэрийг одоо дарна. Ардсан намаас өмнө Монгол ардын нам чинь тэр өр тавьчихсан байхгүй юу? Чалхад. Тэгтэл одоо энийг дарах гэж яаж яадаг бол 20 могоон бариад гараан тосоод 30-уугаан цоргоолоод дэвэн дэлхийг гисэж гуйлг гуйж штт. Үгүй энэ гутам шиг аа. Нэг эзэн Чингисийн гүрэн ч одоо эцэн штт. Энэ дэлхийн хүн ардын бүр одоо төмний шившиг болж штт. Гуйлг гуйгаад сая хүртэл одоо хойшоо Оросын холбооны улсаар ороод Урагш Араби хойгоо орнууд. Одоо тэгээ гуйлг гуйхгүй яаж амьдрах вэ? Өөрөөсөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Ерөөсөө би энэ дээр нэг гатуу хэлцэхэд юу гэвэл энэ хоёр намын тоглоом болж Монголын ард түмэн голхондог гуталтай болчлаа. Голхондог гутал гэдгийг дамаа энэ гоцуурын газар усуд мэдхгүй. Даав болоод эсхийн оймсон цоогорчихсон. Оймсгүй Монгол гутал өмсгийг голхондог гутал гэдэг. Голхондог гуталтай хүн бол хол явж чаддгүй ба. Ийм болчлоо. Ийм учраас энэ өр ширнээс харахын тулд энэ хоёр намыг хараад яах вэ? Ард түмэн минь ээ, Монголын ард түмэн минь ээ. Та бүхэндээ би өнөөдөр шинэ оноо ихэнд хэлцэхэд хөдөөгийн одоо малчин өрх 180 малчин өрх. Өгийгвэл өнчиг ишгнээсэ гэдэг юм аа. Гэхдээ одоо энэ өр ширнээс харахын тулд бүх ард түмний хөдөлгөөн өргөн үүдмэр. Хөдөөгийн малчтан 5-10 малаа өгөөд тэр 1000 малчтаа нэг 50 мал нэг 100 мал өгчөхөд юу? Үгүй болохгүй шүү. Нөгөөдөл чинь идчих шүү. Үгүй ээ. Бүр усын хэмжээнд дээр том хороо юм уу комисс байгуулах хэрэгтэй шүү дээ. Мэдгүй дээ. Эдийн засгийн хямрал биш эдийн засгийн хулгай нөөрлөсөн юм шүү манай улс. Энд ч зүгээр одоо 30-аад оны их үеийн хямрал биш хулгай биш шүү. 30-аад оны үеийн одоо нэг юу коммун хамтран шиг биш л дээ. Тэгээд одоо энэ өрнөөс гарахын тулд ард түмэн бүгдээрээ дэмжих хэрэгтэй. Тэрнээс та нар өрнөөс гар та нар яв тэндээс гуйж их ёстой юм биш. За тэгээд энэ гадаадад тэр олон сая доллар нуусан барьсан тэр офшор тунгуу тэрийг нээсээ өгж явах хэрэгтэй. Төрийн алан хаагчтай сарынхаа цалингаас 5-10 одоо 1000 төгрөг. Гэхдээ ингээд энийг чинь зохион буугалал ийм том комисс аймаг сумдаар комисс багтаар комисс болоод ингэх юм бол энэ ард түмэн чинь өөрийнхөө орныг аврахын тулд өөрийнхөө орны нэр төрийг сэргээхийн төлөө хүн болгон оролцсон. За тэгэл одоо та нар шиг энэ сайхан одоо охтууд эмэгтэйчүүд тэр хурундаа зүүсэн бүлцэг чихэндээ зүүсэн эмэг хандуулахад яадаг юм? Гэхдээ тэгтээ энийг л зохион байгуулдаг, энийг л гушуучж авч явдаг их орон сэтгэлгээтэй ийм л хүмүүс бидэнд хэрэгтэй бэ. Нөгөө Ганбаатар дугур хаан байлаа, Уянга дугур хаан байлаа.
гэх мэт. За одоо жавхлаа яах вэ нэг морь мал унаад ингээд яваад байгаа шүү. Тэгээд тэр их хурлын тэр синти гэж нэг сайхан тийм алтан сандал за алтаар бүрсэн сандал харагдана. Тэнд очихоор тэгээд нөгөө гудамж шагч байсан тэр улс төрийн тэмцлийн ус чинь ингээ чимээг болчих. Харин Бацаандан бол зөв юм ирээд байдгийн. Ерөөсө хөдөг ард малч чинь бол худаг дээр малаа услаад хойноо харивлаад адуугаан тугаал гүүн зэлэн дээр унгаа яад байж захта энэ төр засгийн чи хинэн зөв юм хийж хинэн хэмбэ гэдгийг ч одоо ялгцсан шүү. Одоо нэг 90-ад оны дундуур юмшигтэй гэж нэг эргээд тойроод ингээд нэг дагаж гүгээд байдаг цаг өнгөрсөн. Ард түмэн үннийг хэлж байгаа. Үннийг хэлж байгаа. Манай арчид эхлээд зөв гарсан юм. Арчлаач анхлээд Монгол улсын ховд аймгийн багшийн дээдийн оюутнуудаас гарсан шүү дээ. Тэгээ дараа нь Улаанбаатарт яасан. Арчил их л зөв гарчаа сүүлдээ тэгээд одоо бүр хинж биш юм болгоо хийчихлаа л да. Өөрөөр хэлбэл парагц гэл. Гүйтэр чи парагц цөөхөн монголчууд парагц хэрвээ парагц гэж ингэж Монгол орныг гачин болгохтой хэрвээ эзэн Чингис байсан бол олон хүн одоо гөвчтөн үлсэн шүү. Гөвчтөн гэдэг чинь нэг цус гаргалгүй гарын ингэж яваад мод хийж яваад хоош нь нуг дарахыг хэлдэг шүү дээ. Нугсын таслах. Тий. Чингис хаан одоо тэр хасрыг тэгдэг шүү дээ. Гэхдээ энэ ингэж болохгүй бид одоо манай орны гадаад авчиваа ерөөсөө хитгэн юм байна. Монгол орны Чингисийн гэж. За. Спортын хэсэг улс байна. За тийм. Тэр олимпийн дээр аврал хөстэй. За нааны урлагийн дамаа дуурийн дуучид. Тэр одоо Ариун Баатар амар төвшин тэр гэдэг. Гэхдээ наан тэр жижигхэн хөөрхөн баг их эцгийнхээ үрээс гараг уучхамж хүүхдүүд гэхдээ тэр ой тогтоомж. Гэхдээ тэр ихний одоо гурлаж шалтар тоглож байгаа. Шалтар тоглож байгаа. Тэр ой тогтоомжээр нэг янз бүрийн таалгаж нэг тоглуулж шít. Тэгэхээр эн чинь эзэн Чингис бол эзэн Чингисийн нутагч ерөөсөө энэ дэлхийн 216 орн байт юм бол 216 орны ихэнд явж явах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь одоо адагт нь орчлоо шүү дээ. Адгийн наацх нь Өнөө Азийн цагаан тагийн гэдэг Улаанбаатар нь Утаанбаатар. Энэ одоо энэний буруут нь хэн байх вэ? Энэ бол ерөөсөө л одоо нийгэмд бол төр засаг түмэн олон гэж бийт. Энэ хоёрын хоорондын диалогтыг нэгдэл харьцаа мөн энэ төрийн зохицуулалттай зах зээл байгуулна гэдэг үндсэн хууль заасан баг шүү дээ. Төрийн зохицуулалт хийдэг. Үргэлж биентэйгээ хэрэлдэж ингэж одоо биенийгээ муу хэлж идэг. Иннээс болоод дээрээ суудлаа болох болгохтой чинь нөгөө доод ард түмч өөхөө их хурлаараа тэгдэг юм байсан шүү дээ. Парламентын гишүүд тэгээд үргэлж хэрэлж идэг юм байли. Парламентын гишүүд сая даргандар нь өчнөө дөчнөө гадаадаас ирсэн хандивд устаа зөвсөл тэр хөтөлбөр тэрний мөнгнөөс идчихдэг юм байли. Гэхдээ бид яадаг юм. Тэгэхээр олон сахилгагүй баянд нартай айл гизүү байдаг. Сайн хүмүүжлтэй ч байдаг хүүхдүүд айл өрх бий. Тэгэхээр дээрээ ингэж утгагүй болохтой зэрэг доор ард түмэн чинь бүр ингэж гачин болчихж байгаа шүү дээ. Гэхдээ би Монголынхаа нийт ард түмнийг муу гэж хэлээгүй. Сайн удирдагч гэж муу ард түмэн гэж байдаггүй. Харин муу удирдагч гэж байдаг. Адуугаан тараахууд бол азар тавьдаг байхгүй. Ардаан тараах гэж одоо дараах тавьдаг. Энэ чинь юусэн Монголын жин үнэг байхгүй. Тэгэхээр одоогийн парламентын 76 гишүүн, одоогийн яам тамгын газрын энэ дарга нар, сайд нар юу болж байгаа мэдэхгүй. За танай сумын нэг иргэн бас надад хандсан. За энэ чулуун дөржил хүүхдүүдтэйгээ нийлээд одоо сумынхаа имлэгт гэсэн баха. Таныг нэг эрүүл мэндийн аппарат авч бэлгэлсэн. За тий. Тэр ямар үсэлтэй юм бэ? 2016 оны энэ өнгөрч байгаа оны 11 сард би гадаад дотоод ажиллаж амьдардаг. Би 7 хүүхэдтэй л дээ. 22 ачаа. Ингээд хүүхдүүдтэйгээ нийлээд унсан газар угаасан ус. Баяава сумынхаа эрүүл мэндийн төвд 3 сая төгрөгийн аппаратур, эмнэлгийн тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, хүчит хэрэгчийн аппарат гэдэг чинь бол нэгдүгээр шатлын эмнэлэг тэр болгон байдаг гэд биш шүү дээ. Сая 200-аар авч тэгээд буцал одоо дараалт үүсэх тэгээд адгийн наацхан тариа мариагаа ингээд тавьчихад талаадуудаараа явчих тийм одоо дугуйтай тэрэгэнцэр тэгээд бомб ингээд 22 нэр төрлийн тийм 3 сая төгрөгийн тоног төхөөрөмж аппаратур би үн төлөвөө өгсөн юм аа сумынхаа эмнэлэгт. Ямар сайн. Энийг ягаад тэгж байгааг бол би хүн хаач явсан унсан газар угаас ус гэдэг бол ухаанаас уяатай юм шиг гардаггүй.
Би нэг сүрхээ баян садгалантаа нэг тэр бомлонтаа тэгж байгаа юм биш. Энэ бол миний сэтгэлийн тэнхээ, миний өр хөвгтүүдийн маань ухаан заяа юм гэж боддгийн. Тэгээд энэ яага энийг нийлүүлж бүгдийг зохицуулсан бол бий л байх та. Тэгтээ энэ дээр хамгийн гол нь юу гэвэл хүүхдийн хүмүүжүүл бол одоо гэр бүлийн тойл гэдэг л дээ. Манай хүүхдүүд зөвмөр одоо улс их орондоо хөдөлмөрлөж, ажиллаж, амьдарч хэний царай харахгүй амьдарч байна. Хотод байдгууд нь зөвмөр орон сууцтай, зөвмөр пүүс компаниуд ажиллаж байна. Ингээд бодоод үзэхээр зөвхөн чулуун дөрж хойн бодох шээ. Ерөөсөө Монголын ард түмэн болохгүй бүтэхгүй байгаа салбарт хөрөнгө оруулалт хийх хэмжээгээр хийдэг. Ийм л байх хэрэгтэй. Үгийг ивэл ганцаасаа тийм. Тий, үгийг бол өнчин ишгнээс ингэж ярьдаг юм анахан. Ийм л юм байна. Ямар сайхан. Тэгвэл нутгийн 100 олон баярлсан аргагүй юм байна л. Оо, баярлалаа гялалаа сүйд болж байна дээ. За, хөдөө нэг асуудал байна. Тэр нь юу вэ гэхээр одоо дөнгөж 6 настай хүүхдүүдийг одоо сургуульд оруулаад дотор байранд амьдруулдаг. За, энэ нэг зовлон байна. Дээрээс нь болсон болоогүй 12 дугаар анги төгссөн хүүхэд болгоныг дээд сургуульд аваачиж хамаг малаа зараад, ноолуураа тушаага төлбөрийн төлөө хот руу явуулдаг юм нэг хоёр хэцүү асуудал байна гэж ярьдээ. Энэ үнэн үү? За чи ёстой нэг чухал юм асууж байна уу? Энэ үнэн шүү. Яагаад гэвэл штэ Төв Азийн тэгш өндөрлөгт орж байгаа Монгол орны та бидний суцаар гүйж байгаа цус бие бялдар төө тэнд байгаа тэр бүлээн дулаан давар амьсгалтай тэр халуун орны улсаас өөр шүү. Тэднүүд ч юм уу тэр ноозгой тийм одоо нурмгурч гэх юм уу? Тиймэрхүү байд бид чинь энд үсрэлэн цов олж байхгүй юу? Энэ дөрвөн үлээртэй байдаг учраас халуунд нь харж чаддаг, хүүдэнд нь хөрч чаддаг. Тийм учраас тэр оюун сэтгэлгээ бие бол тэр хүмүүжинд шал өөр болсон байхгүй юу? Тэгэхээр би энэ дээр юу гэж юм бол Кембрижийн боловсрол алганы нэг баахан юм боллоо тийм ээ. Тэр алс солын тэр Америкийн тэр Кембриж сургууль тэнцээ байдаг тэр сургуульд ямар хамаатай юм. Бидэнд хамаа байхгүй. Бид яах вэ? Бид чинь бол дэлхийн бэрээнд болох одоо шавь сургалттай ийм улсууд шавь сургалттай. Тэгэхээр хүүхдүүд нь хурдан өсөж ториндог. Гатууч сайтай. Ийм учраас бид яах вэ? Ерөөсөө л 7 настайгаас нь эхэлж сургуульд оруулаад 10 жил сургаал гарах хангалт. Тэр хооронд бүгдийг сурна манай хүүхдүүд. Тэгээ одоо 12 жил болгоод. Тэгээд нөгөө мө ээж аавынхаа өврөөс гараагүй нөгөө нь ялах хамт нийсэн 6 настай байхад нь сургуульд оруулахтаа зэрэг өнөө хөдөөгийн малчин нөгөө залуучуулчинд одоо нэг 2 хүүхэдтэй явахад эхний хүүхэд нь 6 хүрлээ сумын төврийг хин нэгэнд харж очино доо. Тэр чинь айл дүгэлт байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө 92 чинь нэг нь бол одоо сумын төв дээр нэг 4 хантай гэр бариад юм уу 5 хантай гэртээ очдог. Нөгөөх нь малаа малдаг. За тэгээд эн чинь нөгөө гэр бүлийн хоорондын харьцаанд хөндөй байдал бий болно. Тэгээ тэр өнөө хүүхдүүд чинь гэр орно ээжигээ санаа. Аавтайгаа байвал ээжигээ санаа, ээжтэйгээ байвал аавгаа санаа. Ингээд тэр хүүхэд юу юм сурах нь байтгаа гэр орноо санаад өнөө хург ишээ санаад эн чинь тэгээ гачин болж байгаа. Тэгэхээр миний хувьд юу хэлэх гэж боловсролын яамны сайдаа нэг хэлж хад одоо энэ 17 оноос эхлээд 6 настай хүүхдийг битгий сургуульд оруулаач. Та нар тэр хөдөө байгаа ард түмнээ мартаж болохгүй. 7 настайгаас эхэлж оруул. Тэгээд 10 жил төгсөөл тэгээд болоо ерөөс. Тэгээд цаашдаа манайхан чинь цаашаа тэр юугаараа явна тэгээд явчих ихтэй сургуулаар. Тэгээд сургууль нь их олон болцсон, хувийн сургууль их олон болцсон. Хүүхдүүдийг их сарниулж яана. Нэг тиймний сургуульд, нэг иймний сургуульд гэд тийм байхгүй. Манайх бол ерөөсөө л одоо 10 жилийн сургалттай аваад хангалттай. 12 жилийн сургалт гэдэг чинь бол нэгдүгээр эдийн засгийн дараа болсон орны хувьд бүр хямралыг ихсгэн, хоёрдугаарт нь өөр хүүхдийг одоо юм таны мэдгэт бүр ноолзруулаад ингээд одоо ерөөс. Математикч болох хүнд англи хэл хэрэгтэй юу? Ийм л юм байхгүй. Би бол ингэж бодож явдаг. Болсон болоогүй дээд сургуульд ороод хамаг малаа одоо нэтлээд ноос ноолуурын тушаагаад төлбөр хийгээ явдаг. За 4 жил хотод ирж гуларч 4 жилийн дараа буцаад малчин болоод явчих юм аа. Харин тийм малаас хүнд ирчдэг нэг гэдэг чинь залхуу болчдөг. Тэс өөр хүн болоо ирэх. Тэс өөр хүн болоод бүр. Тэгэл одоо нэг гот санагдаад байдаг болтой.
Инхтэн зэрэг ерөөсөн бид яах ёстой бол эхлээд ерөөсөн Монгол орн бол малчин ажилчин гэж хоёр анги байсан. Малчин анги бол тэргүүн зэргийн анги. Тийм учраас одоо энэ хотод ажил төрөл байхгүй гудамл одоо лааз өшгөлөөд явж байгаа тэр 152 хоргооныхаа дарагтаар орж ирээд аливаа идж уух юм байна уу, гурил удаа байна уу гэд ингээд гуйгаад явж байгаа залуучуудаа та нар хөдөө гарсан мал маллаач. Хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай хоёр залуу хүн ажил олдохгүй байна. Одоо яана вэ нэгээд энэ тэнд яваад орж явах нь бол надад их эвгүй харагддаг. Тэгээ би энэ юу хэлж байгаа нэг бол энэ урд хэлээр төмөр зам 50 л гэж байгаа. Засмал зам 50 л гэж байгаа. Гэхдээ инүүнтэй одоо яг хүн амьдралаа алдаал нэг хэрэг төгөгд ингээд одоо шоронд ороод үз. Шүүхийн шийдвэр биелүүлэх газар одоо нэг 6,000 хоригдлаа ба шүү дээ. Гэхдээ тэр улсыг хүчийг ашиглаж тэр урд тавих тэр төмөр замынхаа далганг одоо янзлуулж төмөр зам тавихад оролцуулаач нарийн ширийн юм яг хөтөр мэржлийн хүн ийдэг юм байна. Тэр юу ажилгүй залуучуудыг бүртгэж тийш нь аваачиж зуны дулаан сагтан дээр төмөр зам тавиулах, засмал зам тавиулах иймд л одоо оролцуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэл одоо манайхан чинь гадаадаас ажилч авцрна гэдэг жилдний 20-30 мянган одоо өмнөд хөршийн усууд авцраал. Нөгөөдөл нь эргэж боцдоггүй. Тэгэл энэ ч янз бүрийн бодлоо тариад байдаг. Бид чи өөрөө ажил хүчтэй. Одоо Монгол улсын хэмжээгээр сүүлийн мэдээгээр бол нэг 43-4 мянган одоо ажилгүйчүүд байна гэж шүү дээ. Гэхдээ энүүнтэйгээ ажиллах хэрэгтэй байхгүй юм чи. Тэг чи хүн шүү дээ. Хөдөө ер нь мал маллахаас өөр ажлын байр байна уу? Залуучууд малгүй амьдрч чадах уу? Мал бол ерөөсөн Монголын унаг мэрэгжил юм. Мэрэгжил. Тийм учраас мал дээр өссөн хүн гэдэг бол ерөөсөн магнайт нэгэр байдаг. Тийм учраас хүн чинь мах сүнээс одоо холдож бодохгүй шүү дээ. Одоо малгүй хүн бол амьдрах боломжгүй юу гэдэг. Малгүй хүн чинь одоо тэгэхээр айлын мал мална, гэрээгээр мал малнаад. Тэгээд яг хөөрхий одоо мянгат малчдаг улсын сайн малчдаг тэр мал цөөхөнтэй уус бол мал өгч чинь. Цагаа сайн малч болж бай таадуулж. Харин энэ дээр би мал гэж мах сүү гэж ярьснаас Монгол оронд бол 3 юм бол одоо маш хямд хүнтэй байх шүү дээ. За. Нэгдүгээрт мах. За тийм байх хэрэгтэй. Тийм ээ. 61 сая малтай улс ч юм одоо энэ зах мах дээр нэг махны үн өсөөд 3,000-аас дээш гарах ёсгүй. Хоёрдугаарт нь гурил 465 мянган тонн Улаанбаатар хоргоод авсан улс чинь одоо гурилээр гахаж цацсан нь үстэй. Гахаж цацсан нь үстэй тийм ээ. Тэгэхээр гурилын үнийг 4-500 байх шүү дээ. За 3 дугаарт нь нүүрсний үн. Гадаадад тэр өмнө гоос тэр коокс гэдэг нүүрсийг л гадаадан дээрөөсөн ч өдөртөл 100 машин явдаг гэж байна. Зөөгөл байдаг. Энд одоо Улаанбаатартай нүүрс тархан сэрэнгэтэй нүүрс хямдхан байгаа юм. Энэ 3 зүйлийн үнийг бол засгийн газрын одоо хатуу хяналтанд байх хэрэгтэй. Мах, гурил, нүүрс гурил. Нүүрсний үнийг одоо хямдраад ирэхээр цахилгаан станцаас гарч байгаа нөгөө эрчим хүчний үн чинь цахилгааны үн чинь буураад ирнэ шүү дээ. Тэгэл тэр шинийхэн тогмоог хэрэглээд утаанаас салд. Тэгэхэд ингээд аливаа ямиг хооронд нь нягт уйлдаасаа энэ ахмадуудаас асуул авлаж энэ ардынхаа уламжлалыг эвдэхгүйгээр ингэж бидний чинь ингэж юм хийхгүй нэг нам гараад нэг баахан одоо болж өтөхгүй баах юм ингээл яриад ингээл ард түмнээ хөлдөө чирээл явдаг. За болохон байлаагаад ард түмүү явахтай. За энүүнд нэг өгөөд үздэг юм болов энэ доржинтэй нэг айл буугдах юм уу энэ хон яаж хариулдаг вэ дараа чинь намд нөгдөг. Нөгөөх нь урд намаа муулаад ахаад юм хийгээд тэгээд ингэсээр байгаад энэ ч одоо манайх чинь 25 жил бүр гачин болчихлоо шүү дээ. Өөрөөр хэлбэл 25 жил одоо угжины хурах шиг болчихлоо ард түмэн. Чи чалгаа байхгүй одоо ингээд чи бид нар угжины хурах шиг төр зүсэг юу өгөх вэ яах вэ гэж. Тэгтээ би угжины хурах биш. Чамайг би угжины хурах гэж байгаа юм биш. Төр зүсгийн удирдлагууд нь одоо говшаа хурах шиг болчихж байгаа. Би одоо малчны хэлээр яриад байна да. Хонь холбогтон зэрэглдэг бол одоо өөрийнхөө ихийг өгч байгаа бол өөр одоо тэр холбогцоо хэл ороод даагуур нь ороод ингээд одоо яагаад байдаг. Говшаад байдаг хураг говшаа хурдаг. Хонь саалагддаг. Гэхдээ энэ байдлаас гармаар байна шүү дээ. Одоо бид чи их юм байна шүү дээ энэ ч одоо ерөөс. Ийм байна. Манай хотод ер нь хүмүүс их амьдрах ихтгэлгүй болсон юм уу та гэж харагддаг болсон. Ер нь хинч гарсан төр үзэсгийн толгойд адилхан амьдрал дээшлэхгүй бүх юм нь бүтэхгүй нэг л юм уур уцаарт. Хөдөөгөр ямар хөө байх юм? Хөдөө гайгүй. Хөдөө би түрүү хэлсэн шүү дээ. Одоо ерөөсөн стресс гэж ярих юм да тийм ээ. Бухимдын төр байхгүй. За харин утаа гэр байна. Утаа байхгүй. Гэхдээ
Баян хонгор аймаг бас 12 сард аймгийн төв дээр бас утаатай болсон. За замд явж байхад ингээд бас 10 хэрийн төв бас утаатай байх юм. Гэхдээ 10 хэрийн талд бол утаа тогтохгүй. За манай Баян хонгорын тэр дуурсан хөндөд бол утаа жоохон тогтдог. Бас эргэн тойрын уултай. Улаанбаатарт утаа тогтдог явахтай чи эргэн тойрын том өндөр уулууд. Энэ уулын буруу биш. Энд амьдарч байгаа уугуул иргэдийн буруу биш. Тийм ээ. Энэ улс төрийг авч яваа их орноо сайн сайхан болгох гэж байгаа энэ төр засгийг буруу гэж боддог юм би. Гэхдээ энэ утааг багсахын тулд утаа гэснээс нэр. Гэхдээ энэ 500 600 гаруй мянган одоо автомашин байна гэсэн. Энэ чинь гадаадаас одоо Япон солонгос оруулж ирж байгаа голцол хуучин машин шүү дээ. Энэ чинь одоо утаа дуртаг их гаргадаг баг. Тэгээд энэ инженер техникийн ажилтныхаа дунд сайхан уралдаан зарлаач. Утаанаас яаж ангижрах вэ гэж. Төрөвч нэм гарч л баг. Машины чиний одоо ундаг машины дээр янданд бол одоо агаар шүүгч, утаа шүүгч гэдэг юм байгаа бох тийм ээ. Тэгвэл энэ 180 мянган тэр айл өрхийн тэр янданд сайхан тийм утааг одоо хан багсгадаг, хоргоо чанарын багсгадаг тийм уралдаан зарлах юм бол инженерүүд юм хийн. Хэрвээ тэр шүүгчийг 3 давхар шүүгчийг яндантаа хийхгүй айл дээр бол ёстой нэг төрийн төмөр нүрээд гаргадаг байхгүй. Тэгэл одоо энэ нүүрснүүд багсаад ирэх юм бол өнөө бажийн хутал хуучин тэр гялгар уутмууд хуучин дугуй одоо төлдөг нь багасч штеп. За та бидний ярилцлагын цаг дууссан. За. Тэгээд та одоо аймаг орон нутгийнхандаа эсвэл Монголын ард түмэндээ хандаж одоо ямар нэг үг хэлэхээр бол микрофон чөлөөтэй байгаа. За тэгэхээр өнөөдөр энэ шинэгийн манай нэгтүүд маань манай мөн хойсглон ингэж одоо харилцсан сайхан ярьж өглөө. За энэ бол сайхан би одоо та нарт баярлж байна. Тэгээд Монголын нийт ард түмэндээ хийхэд Монголын ард түмэн сүс ихтэй, зүрхтэй, бяртай чадaltaй. Оюуны маш их өргөн одоо чадах хэрэгтэй шүү. Биднээс ингэж амьдрах ёсгүй юм байгаа шүү. Цөмөрөөл эвийх дэрвихээрээ дээр дооргүй зүтгэцгээе. Их орноо хөгжүүлье. Их орноо хөгжүүлэхэд багч гисэн юм. Өөрөөр хэлбэл төр засагта тэнхлүү явахт нь тэмээгээр туслахаар твдэж явахт нь одоо юу тэмнэр туслагддаг үгүй. Тэрүүн шиг төр засгийнхаа бодлогыг дэмжиж, хамтарч ажиллаж, санаа бодлоо сайн хэлж, төр засгийн нөтөөч гэсэн өөрсдөө нэг том улс төрч болцлоо гэдэг нэгсгүй ханхайлаг ард түмний сонсож ингэж яваач гэж хэлий. Ингээд мөнх хойсглон дүүдээ үүс ажил чинь шудраг. Үг чинь үнэн. Үзэг чинь хурц байх болтугай. За баярлалаа. Баярлалаа минь. Таны ажил амьдралд бас сайн сайхныг хүсье. 2017 онд сайхан аз жаргалаар дүүрэн амжилт бүтээлээр дүүрэн байгаарай та. За минь ах нь 73-ны жил орон дахиад жил гялцаад орчих нь үү. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эргүү уулзцгаая. Баяртай. Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм донтож байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 100 грамм алтантай. Сонгуя багвандгаа их хоёр өдрний газар уулзахгүй юм шиг байна. И жишээлүүд сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хинэж таних санжийн баяр байгаагүй. Яриг байгаа. Та бид нар энэ таягаад навар ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээ байгаа шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгээд 20 жил явуулчлаа. Тэд сони юм одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж. Ардчилсан намын шинжилэлд таны оролцоо чухал. Шинжилэл хийх хэрэгээ хариуцлагатайгаар эдэлцгээе.
одоо үе тэнгийнх нь нутаг орныхан Чулуундарж чи яагаад одоо ингэж өтлөхгүй хөвшөрөхгүй нэгээр би тэгдэг. Би өтлөх ёстой юм уу хөвшөрөх ёстой юм уу? Би өөрийнхөө амьдралын хэв хэмжээг сайн авч явдгаас гадна спортоор хичээлдэг хүн би. Нэг 13 төрлийн спорт одоо 100 хаана өвөл зуны 13 төрлийн спортыг хичээлдэг бүгд нь зэрэгтэй. Түүнээс гадна хүн төрөлхтний саваа гүйцэлтийн нэг хоёр юм хэрэгэлдэг үү би. За ямар хоёр? Тамиг татдаг вэ? За арих уудаг вэ? За харин сүүлийн үед бас нэг хүүхч жогт нэг хай нэг улаан дар сууж ихээр нуудаг юм. Хаяа. Тэгтээ хүнгээч амтэн чинь энэ ертөнцид одоо мэдлэгтэй ихийнхэн тэр сайхан англи шар уургийг ихийнхэн цаан өгөх хүн болдог шүү дээ. Тэрнээс архины шилэх гэж хүн болох ёсгүй. Ийм л учиртай. Энийг би хүн төрөлхтний саваа гүйдэлт юм аа гэж найз нөхдөдөө хэлдэг. Энийг хэрэгэлдэг. Зөв. За. Хоёрдугаарт нь тэгээ нөгөө спортоор хичээлдэг учраас бас жоохон царай марэнд үрсгэн мөрслийн тэр бага байдаг юм байлгүй дээ үеийнхэнийхэндээ. Та сайхан ануухан байна. 10 гаруй төрлийн спорт гэж ямар спортоор хичээлдэг? За одоо тэгэл энэ өвлийн спорт чинь биш одоо цаны 2 дугаар зэрэгтэй, дэшүүрийн 3 таа. За тэгэл одоо хоккейгийн чимийг анх одоо Баянгор аймагт би 70-аад оны ихээр одоо тэнд үүсгэж манай Баянгорд нөгөө юу байсан зөвлөлтийн мэргэжлэнгүүд байсан. Нөгөөдөлтөө төмөрөөр хаалга маалга хийж тэгээ тэнцээ одоо хоккейгийн чимийг тэнд эхлүүлж анх тэнцээ тоглож ил байлээ Төвөнголынхаа мөсөн дээр. За тэгээд зуны спорт гэх юм бол хөнгө атлетик олон төрөл 160 за тэгээд ортой хариалт 3 хариалт олон төрөлд хичээл бүгд нь зэрэгтэй 1992 оны Чингисийн Мэндэсний 830 жилийн ойгоор Улаанбаатард ирж нөгөө ХБ гэж байдаг шин тэ тийм ээ нэг олон төрөлдөд ирж алтан медаль авч Улаанбаатар хотод ажилд амьдардаг спорт оролцдог спортын том маструудыг бас жоохон голыг харуулцгаад явж ирсэн алтан медаль барилддаггүй та. За би техникум доохтой бүхэн жилет барилдааны секцэнд явж ирсэн спортын ордонд. За. Сэрэн даг багшийн секцэнд явж. За. Техникумаас бас нэг бас бүхэн жилет барилдааны 2 дугаар зэрэгтэй Баянгор аймгийн шгшээд 60 66 67 68 онд явж ирсэн. Тэгээ ажил төрлийн байдлаас болоод бас барилдах боломж байгаагүй тэгэл ингэсэн. За тэгээд таныг нутгийнхан чинь одоо манай нэвтрүүлгээр орно гэдгийг зарласны дараа хэд хэдэн хүн манайх руу хандсан л да. За биеийн тамирын багш гагцхүү хайр халамжил хүм тагилхан зөөлөн дулаан мэдрэмж төрүүлж баяр хөөр аз жаргалыг бэлгэлдэг байлаа. Эрдэнэт хэлс Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм донтож байгаа хүмүүс. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 100 грамм алтантай. Ялангуяа Багвайндгаа их хоёр өрөөний газар уулзахгүй юм шиг байна. Ийм жишээлүүд сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хинч таних санжийн баяр байгаагүй. яриг байгаа. Та Тэгээ бид нар энэ таягаад навар ийм асуудал тавьж байгаа. Би сүүлийн 3 засыг хамгаалаад ийлээ байгаа шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгээд 20 жил явуулчлаа. Тэдний сони юм одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж. Орой минь үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор Баян Хонгор аймгийн Баян Овоо сумын мэрэгний 4-р багийн иргэн Чулуундарж оролцож байна. Танд орой минь төргийа. За та нар ч гэсэн орой минь төргийа. За би таныг утааны эсрэг аав ээжүүдийн жагсаал дээр анх олж танилцсан. Та тэр холоос одоо энэ жагсаалд оролцох гэж ирсэн үү? За ер нь юм юм одоо амьдрал уцсан амжилт ололт ихтэй буурал одоо энэ 16 оноо бид одоо үдээд явуулчлаа. Урам зоригийг бадруулагч шинэ онтойгоо золгож байна. Тийм учраас Монгол орны өнцөг булан одоо бүртээ амьдарч байгаа. Телевиз үзэгч хамт олондоо хөдөө хөрч гадааганд малаа малж яваа. Малч олондоо энэ шинэ оны 2 дахь өдрийн одоо энэ цаг мэндийг би
юуны дэвшүүлээ гэж бодож За. байна. Тий. За тийм ээ би 100 намрын цагта хөдөө хідэн мал дараа ах トゥ нартайгаа хөдөө цус намарж идэг. За энэ ч бас өөр хүүхдүүд гөвшин маань байдаг. Одоо ажиллаж амьдрах эрхтэй гэсэн үндсөөлн заасан. Тэгвэл хуулийн зарим үед манай монголчууд чинь гитэр үлээд Улаанбаатартаа шавцсан. Яагаад хөдөө эзгүүрээд байна? Хөдөө хүн амьдрах боломжгүй байгаа нь тэр үү? Боломж бий. Залуучууд их за ихтэй яг хөтэ тэр нэг 90-аад оны ихээр бол үнэхээр бас хэцүүдүүл байсан л да юм хом ховор үзэж харах юм байхгүй. Ийм байсан. За тэгээд сүүлийн үед бол харин энэ 2000 оны дундаас эхлээд хөдөөгөн чиглэл гэсэн энэ хотын одоо янз бүрийн нөхцөл байдалд одоохон дасан зогсож чадахгүй. Тэгтэл Монголын хүн амын 3.1% нь одоо нэг хотод ийм дөрвөн уулын дунд одоо ингээд бөөгнөрнө гэдэг чинь бол бас л энэ болохгүй асуудал гараад байгаа юм л да. Ерөөсөн. Хаа хүн их цугларна, тэнд элдв өвчин зовлон их гарч байна. Элдв хэрэгтэй их гарч байна. Хаа хүн их олон байна. Тэнд утаа май хог их байна. Улаанбаатар хот бол одоо эргэн тойрон хогондоо дарагдсан. Өвөл нь болохоор утаандаа одоо гахаж цусаж явдаг. Тэгэхээр энийг зохицуулдаг төрийн зохицуулт хэрэгтэй. Төр ажиллахгүй байна. Үндсэндээ. Тийм байгаа. Та бүхэн шууд л одоо утаа төрийн бодлого руу ороод явчихлаа. Та бол одоо Баян-Хонгор аймгийн Баян-Овоо сумын мэрэгний 4-р багийн иргэн тийм үү? Та өөрийнхөө тухай танилцуулж. За Бивэр гэдэг хүн 1945 оны модон дахиад жил Баян-Хонгор аймгийн Баян-Овоо сумын Өнгөтэй ам гэдэг газар төрсөн. Зуны ихэнх сарын шөнийн 3 төрсөн гэж миний ээж одоо надад тэгтий. Би айлын 10 хүүхдийн 9 дэх нь. Оо за. Тэгээд 9 тог их зүрхий одоо бэлгшээж явдаг. Ер нь Чингисийн 9 өрлөг гэж миний удас бол ихэнх нь 9 тог байгаа. За. Ийм учиртай. Тэгээд одоо яг тэрнээс хойш тэгэл мөн бусдын адилаар ээж авийнхаа гар дээр 8 нас хүртлээр өсөж төрнөөл. Тэгээд баг дунд сургууль. Тэгээд техникум, санхүүгийн техникум 66 төгссөн. 72-76 их сургуулийг төгссөн эдийн засгийн ангийг. Тэгтээ зүгээр нэг цэнхэр диплом, нэг бор дипломтой төгсөөгүй. Улаан диплом. Хоёулын улаан дипломтой төгсөж. Дондгийн цэгмэд гэдэг хүнээс би их сургууль өсөлтөөр улаан дипломыг гардаж авчихсан. Аа за. Та чинь дахиад жилтэй гэхээр одоо дахиад жил орж шít. Тэр 73 гэсэн үг л дээ. Яаж ийм сайхан амархан харагдаж байна та? За энэ үл явахтай тэгээ манай одоо төгсөлтийн тэгээд одоо хот хөдөө хоёрын хооронд л явж байна да. За тэгтээ бол суглаанд оролцож, утаанд оролцож үгээ хэлэх гэж тэндээс ирсэн үнэ. Тэгээ энэ яагаад ингэж байгаа бол утаа яагаад бий болоо гэдэг бол ерөөсөө монголчууд бол аргалын утаа барьсан малчны гэрт төрсөн. Атар хээр нутгаа өлгийн минь гэж бодоод гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр Улаанбаатар хот бол үнэхээр одоо утаандаа бүрхэгдэжээ. Энийг яагаад ингэж байгааг бол Улаанбаатарчууд маань одоо уушиг нь утаанд хордож ухаан санаа нь улс төр жоохон хордоод идэх юм болов. Уудам талдаа амьдэрдэг хүний хувьд би бас нэг хэлэх юу гэдэг хэлмээр юм санагдаад. Тэгэхээр утаа гэж юм бол хин нэгэн хүн бий болгосон юм биш үү? Дээрээс доороос ирсэн юм биш. Гал түлдэг Улаанбаатарт байдаг 180 мянган одоо өргөл утаа гаргачих шүү дээ. Тэгэл энэ 4 том станц. Тийм ээ. Тэгэл одоо жижиг уурын зуухнууд алан гоц. Энд чи утаа гаргаж байгаа. Гэхдээ энэ утаа бол аргалын утаанаас арай өөр юм. Аргалын утаа бол тийм хүний биеийг тайвшруулдаг эмчилгээний чанартай юм байгаа юм. За, нүүрсний утаа. Нүүрсний утаа бол үндсэндээ хоруу чанартай. Хоруу чанартай байхгүй. Тийм ч учраас одоо эн чинь жилд 1500 гэсэн байна. Хүүхэд одоо нялхсууд амнаас алдчихж шүү дээ. Энэ бол одоо маш гамшиг. Инх ёсгүй шүү дээ. Нэгэн дутааг төр засаг бий болгоогүй. Ард түмэн гал төлдөг болгон бий болгосон юм чинь тэгвэл төр засаг энэ утааг багасгахад ард түмэнд туслах шүү дээ. Төрийн бодлого гэдэг нь явах хэрэгтэй байхгүй юу? Тэр төрийн зохицуулалттай бодлого гэж. Тэгэхээр төр маань зохицуулалттай бодлого одоо хийдэггүй. Сүүлийн 10 жил чи юу гинэ 130 одоо миллиард тэрбум төгрөг утаан зарцуулсан гэж шүү дээ. Тэгсэн. Гэхдээ тэрний үр дүн хавгаадаад Улаанбаатарын та нар тэрийг ер нь одоо мэдэрч гэнэ үү?
Байхгүй л биш тийм. Бид нар ч одоо ёстой таны хэлдгээр утаандаа угаартаа л явж байгаа шүү дээ. Утаандаа угаартаа. Тэгэхээр энэ дээр би хэлэх чинь нэг бол хүн чулууны хонхорд хамаг ардаа бөөгнөрүүлж хаад тэгээд хар утаа май тавьж гахаж засуулаад байдаг чинь тэр зүсгийн бодлогын буруу. Ерөөсөн хөдөө зарим газар эзгүүрч чинь сумын төв хөдөө жилүүд одоо мал хүн байсан тэр сайхан газар зил. Тэгэхээр эн чинь нэг одоо манайхан чинь нэг хууль гаргаад за хүн дуртай газараа амьдэрч шийжсэн гэсэн таныг бас. Өө тийм. За эн чинь юу гэвэл нэг 90-ад онд нэг ардчил бий болоод зах зээлийн нийгэм рүү орлоо гэхдээ зэрэг чинь нэг хэсэг улч одоо гахаа аваад энэ урагшаа одоо 90 хойш ирэх үсгээд хэсэг явлаа шүү дээ. Ганцхан үрээд алгалсан. Тэгээ үрээд явчлаа тэгэл. Тэр нь ч одоо араа баггүй тийм үү. Харин самбарынхаа дэргэд шавин нарынхаа өмнө шохоогоо бариад багш нар үлдсэн шүү. Дамаа багангийн багш нар. Да манай сумын биеийн төрийн багш тэр үед зайлуу диктатурт ороод тэгээд залуу хүн урдаас аймагаас ирдэггүй. Тэгээд намайг одоо биеийн төрийн хичээл заагаач гэж. Би чи хөлбөмбөгийн спортын мастер хүн л дээ. Тэгээд аргагүй юу би тэнцээ төрийн байгууллагад ажиллахыг хажуугаар хичээл заалаа биеийн төрийн. Тэгээ миний сайн шавнэр одоо энэ аймгийн аваргын төр болж ирсэн. Одоо ч би 4-р цэглэлтийн станцад мегмарсын гээл би мөн энэ соёл урлагийн дунд сургууль төгссөн Батсүрэн гээл Ширээний тэнсний цөмөрийн зэрэгтэй аймгийн авраг болж ирсэн юм хүүхдүүд би. Тэгээ би шавнараа бахардгийн би зөв заасан шиг байна. За хөдөөгөр энэ ардын нам ялснаас хойш амьдрал сайжирж байгаа гэж хотын бид нар тийм мэдээлэлтэй сууж байна. За жишээ нь сонгуулийн өмнө нэг хонины нэхий бодол бохны үнэтэй болов доо. Энэ байдал засарсан. Малчтын амьдрал дээшлж байна уу? Гэхдээ энэ ч одоо нэг нам нэг сонгуульд ялаад тэгээд огцмхон тэр хөдөө байгаа тэр малчтын амьдрал сайжрах гэж байхгүй шүү дээ. Ерөөсөө малчт бол маллаад готонд нь махан байна. Зэлэн дээр сүүн байна. Хурил будагаал одоо аймаг сумын зах зээлээс авдаг. Тэгэхээр Монгол ардын нам одоо яснаар нэг хөдөө нэг амьдрал сайжраад амьдрал сайжрах нь бодох юм чинь нөгөө хоньны нэхий мэг өнөө ноолоор үн чинь алга болчихлоо шүү дээ. Гэхдээ хоньны нэхий өвлөнтэйгөө 2-300хан төгрөг байна гэдэг чи одоо хэвээрээ юу? Байгаа шүү дээ. Сая хавар тийм байсан. Тий. Одоо байж л байна. Одоо хоньны нэхий бол ерөөсөн тэгээд ерөөсөө үнэгүй болсон. Тэгэхээр энийг бол одоо нэг нам гараад одоо амьдрал сайжрлаад мал аж ахуйн одоо салбараас гарч байгаа малын бүтээгдэхүүн үнэ нь өслөө гэх тийм байхгүй. Худлаа яа. Үнэ нь буураад. Үнэ нь буурчин. Ноолуур үнэ 47 мянган л байсан. Өнгөрсөн хавар бол. Тэгээд эн чинь нэг ардчлалын жилүүд нэг 60 мянган хүрсэн шүү дээ. 60-70 мянга хүрч ирсэн. Гэхдээ энэ чи яагаад гэж байгаа юм бол альва нэг сонгуульд